шүтэн сонгон нутаг минь он цагийг иргшээсэн улсын сүрлэг хангай онцлог мэт үргэлжилсэн их түүхийн үлгээ ихс дээдсийн гал олонтоо мөн хөл бадруулагч эртний тагилгад сүлдэн хиймэр сонгон хайрхан минь уу. Эртний нүүдэлчин монголчуудын нэгэн овог Сартуул түмэн нэн эртний цагаас Монгол нутагта нутгалсаар ирсэн улам жилт нүүдэлчдийн соёлтой цэцэн бэлэгт ард түмэн билээ. Зохион аймгийн сонгилсон бол түүх соёлын хувьд асар их баялаг дурсгалтай ийм нутаг. Айрын нуурын урдлын мориндлоготой асуух буун чулуушаа бол өнөөгийн Монгол нутагтайг анхны төр тус буюу буг шүлттэй төр тус байгуулагт байсны тод улмөр. За түүнээс гадна сонгилсон нутагтайг оршиж байгаа бас нэг томоохон дурсгал бол мөнх хайрхны соёл буюу 4500 жилийн өмнөх эртний бас нэг археологийн соёл бий. Айрын нуурын хойдлын тасар том 300 гаруй диаметртэй дугуй хүрээтэй эксүргүй түүний хажууд хоёр язгууртны хүн чулуун шав. Энэний үг харуулж байхад үе үеийн төр тулсын голомт бас манай нутгийг дайрчилсан гэдгийг харуулж байгаа. Нийтдээ манай сонгилсон нутагт бол төр уугын түгэнд холбогдох нэг 10 гаруй хүн чулуун шав бий. ертөнцийн дээвэр Эмлайн улстай Ерөбишийн суу оршихын овдостай эрхэд тэнгэрийн сүр хүчин орсон энгийн цуутай сонгон хайрхан минь уу. Сартгол цэцэн Сартуул түмний сааршгүй их оюун бэлгийн ундраг саяжва орчлонгийн хүрдэн сонгон хайрхан нутаг минь уу. Сартуул эртний их түүхтэй язгуурын Монгол овг юм. Цэцэн бэлэгт Сартуул түмний үе дамжиж ирсэн Сартуулын шартуг Монгол улсын анхны ерөнхийлөгч Очир Батад ийхүү хадгалагдсан байдаг юм. Би чинь Завхан аймгийн Төдөвтэй сумын Сартуул угсааны Алагадун овгийн хүн байгаа юм. Энэ нэг Сартуулын шар туг гэдэг чинь энэ 6 дугаар далайлам цагийн жамцаас илгээсэн энэ 270 гаруй жилийн түүх энэ үнийг л хадгалах тийм хөөзөөтэй эрх дарахтай нас үеийг үүссэн ийм хүн болсон гинэ. Тэгээд надад ирсэн биений нэг бэхжүүлж өрөөд ингэж яасан тэгээд тавьчихсан байгаа юм. Жоох бичиг юм байна л дээ. Сонгинчуудын угсаа гарвална халах бүрэн халахалдсан Сартуулаас бүрднэ. Сартуулуудыг 13 дугаар зууны эхэн үеэр Монголын эзэнт гүрэн Дундад Азийн хорийзон буюу Шар Сартуул улсыг байлдан эзлэхдээ олзлон авчирсан бүлэг хүмүүсээс гаралтай байж магадгүй хэмээн Оросын эрдэмтэд үздэг бичдэг байснаас Сартуулууд Монголд нутагсан гэсэн түгээмэл ойлголт байсаар байна. Сартуул хэмээх угсаатны бүлгийн судалгааг бол анх Дорж Банзараг өгч хаант орсон эрдэмтэн эхэлсэн. За тэрээр бол анхныхаа судалгаандаа бол энэ Сартуул хэмээх угсаатны бүлгийг бол Дундад Азийн ард түмэнтэй бол холбож тайлбарласан. За учир юу вэ гэвэл энэ Сартуул хэмээх нэртэй холбоотой. За түүний дараа бол бас зөвлөлтийн эрдэмтэд Гром Гэржмайлов гэгччлэн зөвлөлтийн эрдэмтэд бас Сартуулын түүхийг бол энэ Дундад Азийн ард иргэдтэй холбон тайлбарласан байдаг. За ингэснээр бол Монголд энэ Сартуул хэмээх угсаатны бүлгийг бол энэ Дундад Азийн ард түмнээс гаралтай юм байна. Тухайлбал юм бол Чингис хаан 13 дугаар зуунд 20,000 улсыг эзлэхдээ тодорхой тооны за яг түүх сурвалжуудад тэмдэглэснээр бол 10,000 орчим гар орчуудыг олзлоод
Монгол нутагт авчирсан, хар хором нийслэлийг бариулсан, за мөн өөр бусад хотуудыг бариулсан гэж тэмдэглэсэн байдаг. За энэ үүднээс бол энэ Сартуул хэмээх угсаатны бүлэг бол Дундад Азтай гарал угсааны хамааралтай байна гэж бичсээр ирсэн. За энэ бол манай түүхчдийн дунд хүртэл 1940-50-ад оноос эхлээд нэлээд давмгаалах санал болж ирсэн. За гэхдээ бол яг ганц энэ саналыг бас дагж ирсэнгүй. Тухайлах юм бол нэр дэвтэнтэн Цэндийн Даниу сүрэнгаа бол за энэ Сартуул гэдэг нэр бол энэ Дундад Азийн нэртэй хамааралгүй байна. Сарт хэмээх нь одоо хайрхныг тойр нутгалсан буюу хот айл гэсэн утгатай үг байна гэсэн бас тайлбарлсан байдаг. Утгад Сартуул хоёр бол мэрэгдэл байхгүй юу? Нус төвчаны Сэлэнг болон Төв аймгийн хойдсгэр байж авал Шингис хаанаас зүхтахта ард түмнээ нүүлгээд явсан. Тэгэд үхэр ихтэй хэсэг нь голсон малтай хотгойдууд хамгийн дөрөв үлдсэн. Үхэр чинь хамгийн холны аян даахгүй шүү дээ. Тэгээд тэрний дараа хон бог адуутай энэ Сартуулчууд нь арай тэрнээс цаашаа яваад тэгээд үлдсэн. Тэгээд мэрэгдийн цэрэг баруун цэс зүхтагаад алга болсон. Тэгээд отгой Сартуул хөрөлтөр энд эндээс ирсэн биш. Үндсэн хэсэг нь язгуурын монголчууд байхгүй юу? Монголын нууц товчоонд удууд мэрэгдийн нэгэн утга нь Сартагчин хэмээн гардаг бөгөөд энэ утга нь одоогийн Сартуулуудын өвөг дээдэс мөн байх өндөр магадлалтай талаар эрдэмтдийн дунд өргөн хүрээнд яригдж байна. Монголын нууц товчооны 181-р зүйл дээр бол Сартагтай Асан хэмээх хүн 1000 эрэг хон тууж аваад Чингис хаантай таарсан мэдээ байдаг. За энэ Сартагтай Асан хэмээх хүнийг одоо Монголын нууц товчооны Хятад галгийн ихээс нь авч үзэх юм бол Сартагтай хэмээх овгийг Монгол овгийн нэр гэж тайлбарласан байдаг. Тухайлх юм бол Чингис хааны угсааныхын төрлийн Сартагтай нэртэй хүмүүс бол нэлээдгүй олон байсан. Нэг жишээ татах юм бол одоо Зүчийн ууган хүү Ордоогийн хүн Сартаг гэгчлэн байна. За Зүчийн хүү Батын хүн Сартагтай байна. Зүчийн хүү Бат хаан ширийн сууж байсан. Тэгээд энэ их Монгол хаан ширийн төлөө тулаан болсон. Ариг бүх мөнгө ховлын адмирын донд. Тэгээд Бат бол мөнхийг дэмжиж 5000 зэрэгээ өөрийн том хүү Сартагтайгаа явуулсан. Сартаг 5000 зэрэгтэй Монголд ирээд мөнхийг дэмжиж мөнх хаан ширээ сууж. Тэгээд сууж ах хойгуур нь Бат нас урлаа гэд Сартгийг хоош нь дуудсан. Одоо Батын ор суух ёстой гэд. Тэгээд тэр 5000 зэрэгээ үлдээгээд цөөн зэрэгтэй Сартаг бутсан. Яг төрхийн өмнөх нь алагдсан. Тэгээд Сартаг хаан Батын ор сууж чадаагүй. Дундад Азаас авч ирсэн тэр 5000 зэрэг дотор хэдэн Монгол байгаа, хэдэн одоо Өзбек, Тажик байгаа бүм мэдчихдээ тэр чинь тийм. Тэгээд тэр 5000 зэрэг бол Монголд үлдсэн. Эзэн Чингис хааны 16 дугаар ач Батмөнх Даян хааны ач хөө Гэрсэнж Жалайр хунтаж өөрийн эзэмшил 12 отхыг 7 хөвөнд хуваан өгснөөр халах Монголд 7 хошуу бий болж энэ үед хан ширээг өв залгамжлан сууж байсан Гэрсэнзийн Ахмад хөвгүн Ашхай Балдан, Дэд хөвгүн Ноёнтой Хатанбаатар, 6 дугаар хөвгүн Далдан Хөндлөн, 7 дугаар хөвгүн Самуй Буймаа нарын эзэмшил нутаг нь Засагтхан аймгийн Үндэс язгуур ажгав. Гэрсэн жалаар хунтааж өөрийн утаг хувь эзэмшил болох 13 отгийг бол өөрийн 7 хөвгөндөө хувааж өгсөн. Тэгэхэд бол түүний хөвгөн Далдан Хөндлөнд бол энэ Сартуул Тангууд хэмээх 2 отыг хоцсон юм байна. Тэгэхээр энэ Сартуулууд бол энэ халахын анхны 7 хошууны нэг байсан гэсэн үг. Ер нь энэ Сартуул төмөн бол анх бол энэ халахыг бүрдүүлэгч олон авг хотгуудын нэг байсан юм байна. Сартуул цэцэн ангийн хошууны голлох язгуур овг нь Сартуул бөгөөд энэ хошуу Манжийн иргэшээлийн үед халахын өрн замын зүүн гарын этгээдийн хошуу нэртэй байжээ. 16 дугаар зууны үед Сартуулууд нутаг сэлгэж Алтайгаас Хүнгүй, Завхан голын тус газар нүүн ирж одоогийн Сонгон, Цэцэн уул, Сант Маргац, Яруу, Эрдэнэ хайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завхан мандал сундад нутаглан суурьшжээ. Манжид Монгол улс эзлэгдэж байх үед бол манай хошууны одоо ноён Сэрэн хай гэдэг хүн бол Сарт голын газарт суудгаа гэж ингэж бичиж байгаа. За энэ бичиг нь бол хуучин Монгол бичгээр, за мөн Хятад бичгээр бол яг Цэцэн Сарт голын газар суудгаа гэж. За ингээд Сарт голын газар хаа байна үгээ тайгаад олдохгүйсэн. Сар хайрхан Завхан голын одоо орчмын олон голын бэлчээр нутгийг бол Сар голын газараа гэж нэрлэжсэн юм
байх болцоотой. Одоо ч гэсэн сар хайрхны урдлын тэр Завхан голын руу орж байгаа сарын молог, цагаан молог гэдэг ингээ байдаг. Цэцэн сартуулын хошуу гэж нэрлэх болсон ихээхэн учиртай жоо. Сард уул гэдэг нь гэрэл гэгээ гэсэн утгатай. Цэцэн уул гэдэг нь бэлэн цэцэн онч мэрэгэн үхтэй ухаалаг гэсэн утгатай ажээ. Баримт сөхвөл Улсын баах хурлын нарийн бичгийн даргасан Баатад авахт лам завын 1964 онд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захиалгаар бичсэн хуучин Засагдхан аймгийн Цэцэн сартуул хошууны тойм байдлаас өгүүлэлт. Цэцэн гэдэг нь уулын нэр, сартуул гэдэг нь усны нэр, зүйн цэцэн уул сарт гол гэхийг энхүү хавсруулан хойруулсан хэмээн өгүүлсэн байдаг. Энэ мэтчлэн түүхийн ээдрэнд сарт уул төмний нэрнээс эхлээд уг гаруулын тухай олон янзын таамаг байдаг ажээ. 1655 онд халахын 8 засаг байгуулагдсан. Тэгэхэд бол сартуул хошууг бол дам хөндлөнтэй өнгө гэж хүн захирч байсан юм байна. Түүний бол сурвалжид бичигдсэн нэр нь бол Ушаан Элдэн. За өөрөө тойм буюу хотогт хүн байсан. Тийм учраас сахилын нэр нь бол дам гэдэг нэртэй байсан. Тэгээд 1754-7 оны нөгөө буслаг гарахад сартуул хошууны ноён Цэтэнжүү гэдэг хүн хамгийн түрүүн хошуунаас өртөө залгамжлаа улсуудыг татан болгосон. Манжи өртөөг, албан өртөөг. Харуулуудад албажсан өөрөө хошууны иргэдэг тат цацарсан. Тэгээд хүнд цэнгийн живт морь хүнсний тусламж үзүүлсэн бүр цөөн тооны цэрэгч явуулсан. За Цэтэнжүү ноён бол халахаас шадар унчингүнж авыг хамгийн их дэмжсэн хүн. За үүний учир бас манжид баригдаад цаазлуулсан хүн байна. Цэтэнжүү ноёныг цаазаар авсныхаа дараа захын хошуудын хилж байгаа хошуудад нутгийн бараг талыг хувааж өгсөн. Ингээд нутгийг нэлээд багасгачаад тэгээд хошуу болгосон. Тэгээ хошуу болгоход 10,000 хүн үлдсэн. Хуучин тайз нарын үлдээгээд тэгээд дээр нэмээд нөгөө Монголын бусад аймаг хошууд байсан. Манжийн тад идэвхтэй зүтгэсэн. Тэгээ ядуурсан огтайс нарыг тийш нь мэдээ хэдэн зог шилжүүлсэн. Тэгээд хүмүүст 10 амжилт өгсөн. Тэгээд 1000 тайстай төмөн сартуул гэж 11,000 үлдсэн байхгүй юу? Тэр 1700 онд. Цэцэн сартуул хошуу хизээнээс өргөн удам нутагтай, хүн зан олонтой, мянган тайчтай, төмөн сартуул хэмээн хэлцэгддэг алдарцуутай хошуу байжээ. Цэцэн сартуул хошууны энэ мянган тайжийн өгөхийн бичиг гэдэг энэ улсын түүхийн төв архивд ийм 32 м-ийн мурт бичиг байдаг байхгүй юу? Хуучин монголоор бичсэн. Энэ ингээд тоолоод үзсэн чинь манай цэцэн сартуул хошуунд бол мянган тайжтай төмөн сартуул гэдэг нь бол нотлогдож байгаа юм. Гэрсэн жалаар хүн тайжаас хоошоогоо 15 үе өнгөрсөн. Буюу Чингис хаанаас 30 дахь үеийг хүртэл бичсэн байгаа юм дээр. Нийтдээ энд бол 4,000 гаруй хүний нэр хүчтэй байдаг. 13,000 тайжтай байсан гэж тэрний 13%. Энэ Засагтхан аймгийн одоо тайж нарын талшгүй өөний манай хошуунд байж байсан байхгүй юу? Манай аавын аав тайж хүн байсан байхгүй юу? Ширшин тайж гэдэг ингээ хүн байсан. Тэгээд тэр 1932-ны 6 сарын 22-нд цаазлагдсан байна л да. Одоо баримт ингээ түүх архивуудаас үзээд Дамирын туслагчгийн шөнө хөөхтөн гэсэн чинь манай ингэсэн чинь нэг ганц цаг ихтэй дүүтэй. Урд чинь нөгөө федлаг хөөхтгээд бариад астрыг түлгэ бариад буудаалахаас авсан гэлээ. Ээжийн ганц дүү. Тэгээд Дамирын туслагчгийн тэгээ нэг дүүгээ нэг галуутайд нэг хүнд өгцөн. Тэгээд тэрнээс нь гарсан гэл ламж өгнөд тийм үс. Тэгээд тэрнээс нь 2 хүүхэд гарсан гэл одоо ил ванга ил нацаг гэж 2 хүн байж тээ. Тэр чинь манай ээжийн аавын дүүгийн хүүхэд. Тэр нуурдгаас орсон учраас миний эцэг хүүхдүүд.
Ээж бол ерөөсө Дамирын тэр туслагч гэж хүний галгаалмтан дээр гарсан зээ охин штэ. Дамирын сургам туслагч гэж хүн ганц охин дүүтэй байсан гэсэн. Тэр охин дүүгээ одоо төдөвтэй сум руу тэр чинь ямарсан байсан ш үлдээ төдөвтэй болсон тий. Долгор гэж хүнтэй суулга явуулсан гэсэн. Долгор гэж хүнтэй сууж яваад тэр долгороос гарсан ламжуу ба хорлын дарга байсан. Одоо шүүх яамны сайд байсан. Ламжуу ангаал гэж авгаалдаг штеп. Ангаач их өндөр боловсралтай. Ер нь манай ээжийн талынхаа их өндөр боловсралтай хүмүүс шүү дээ. Хоёр хүүхдийн нэг нь ванган нөгөөх нь нацаг. Тэдний хан тэгээ баата давгын гэж явдаг л да. Манайхан болохоо тайжууд давгын гэж явдаг байхгүй. Тэр ээжийн талч. Миний өвөг дээдс одоо миний өндөр өвөө одоо намсраж яв. Одоо тэрний аав өвгөн тэрний аав одоо Баточрын одоо аав Шадуу гэлэнгийн аав Ёндан тайж гээд тэр одоо манайх шар нуруугаар нутгалдаг. Тэгээ хуучин сумын төв ер нь одоо тэр орчмоор одоо манай өвгдээс нутгалдаг байсан. Монгол улс нөгөө авгтаа боллоо шүү дээ. Нөгөө боржин ингээл те. Тэгэхэд хүртэл манай аавын талын бүх ах トゥ нар зөвхөн аав дээр л ирж за манайх ямар аавыг авах вэ? Аха амбаажуу манай аавыг амбаажуу гэж авуулдаг гэсэн нутгийнхан. Амбаажуу ямар аавыг авах уу гэдэг ингэж асуудаг. Тэгэл жамжаа гэдэг манай дээшгийн олон үед бол жамжаа тайж гэж ер нь их тайжуудын хэвтэй хоныг босгодгүй ийм номхон тайж нар хэвтэй хоныг босгодгүй гэдэг нэг тийм номхоныг л тэгж илэрхийлдэг юм байлээ л дээ. Тийм тайжууд байсан юм байлээ. Тэгээ жамжаа тайж гэдэг хүний юугаар одоо жамжаа гэдэг ийм овгийг авсан байдгийн. Цэцэн сартуул хэмээн нэрлэхийн учир нэгэн домгоос үүдэлтэй ажээ. Манжин захиргаанд байх үед хошин ноёд ахиу газар авах гэж арга чарга хэрглэжээ. Сартуулын ноён байдлыг ажиглаж сууснаа над шиг ноён их хошуу газраарч яах вэ? Би 3 жижиг толгой л авъя. Тэгэхэд 3 толгой юм бол юу байх вэ? Чи эхлээд ав гэж ноёд зөвшөөрчээ. За би алдрыг авъя. Сарыг авъя, уулыг авъя гэж гин газар мэдэхгүй ноёд тэгээ тэг хэмээн баталцгаажээ. Тэгтэл хамгийн өргөн уудам нутгийг сартуул ноён авах болсон гэдэг. Ноёд хэлэх үггүй болж түүнээс хойш цэцэн сартуул ван, цэцэн сартуул хошуу хэмээгдэх болсон гэдэг. Сартуулын хошоодын ноёдуудыг цуглуулад ямар газар авах вэ гэсэн чи сартуулын ноён 5 толгой авъя гэсэн. Тэгээ тэрний хойтлын өвчүүлгөө гэдэг нь манай яг энд байна да. Манайд одоо өвчүүний бүдэрхий манай сонгончууд намдэрдэг. Энэ хоошоо болохоор зэрэг хотгоод үндэстэнгүүд. Ийшээ болохоор элчин үндэстэн. Энэ сартуул үндэстэн гэ дээрээ одоо нэг овг аймаг хошуугаараа тэгэд нэрлсэн байдаг юм бэл гэдэг. Хизээний цавдан нуур гэл одоо энэ урталт нь ногоо нуур гэж байдгийн. Ногоо нуур нь бас ус нь багтцсан байлээ. Хөлгөө ногоо нуур, хөлтөө ногоо нуур гэдэг ингээд жижиг нуурууд бас байх. Хойно нэг гол элсэн шүү дээ тийм ээ. Энэ одоо туугийн ахантлалд. Тэгээд нэг гол байгаа. Урд нь манай энэ урд нь гол нэг ус элс. Тэрний урдад захгүй голны цаад нэг элс нэг гол захгүй гол. Тэгээд 3 гол авлаа. Нутаг фарэлхэд сартуул ноён. Дэсивлээ. Цэцэн сартуул төмний эрдэ дээр үеэсээ тахиж шүтэж ирсэн сонгон хайрхныг нэгэн домогт цастаг гимлайн хүү хэмээн сонгон хайрхан уул цастаг гимлайгаас айраг нууртай ижилсгээр гүйн иржээ. Цастаг гимлай хүүгээ хайцсныг маргац уулнаас асуусанд маргац мэдэхгүй гэлээ. Ингээд сурагт уулнаас сургийн дуулаад бор өндөр дээрээс сонгон хайрхны барааг хараад утсан гэдэг. Сонгон хайрхан бол ноён уул гэж байгаа шүү дээ. Сүүлчийн бог тааны мэлми жилээрхэд энэ өндөр жингараасхийг одоо барьсан юм байна л да. Тэгээ өндөр жингараасхийг бариад ингээ 10 айлах гэсэн чинь одоо 10 орж өгөхгүй байсан гэж байгаа. Ингээ яагаад 10 орхоо байч үгээд ингэсэн чи одоо нэг тийм засаг уулын модтаад байна гэдэг. Тэгээ засаг уул гэж хаа байна үгээд хайгаад байсан чинь манай одоо цэцэн сартуул хошууны сонгон хайрхан уулаа гэж.
Тэгээ сонгон хайрхан уулаас нэгэн одоо жижигхэн одоо мөчөр одоо харган марганы юу лээ тийм мөчөр авчираад өндөр жингараасгийн баган дөрөмдөд хийсэн гэж. Тэгээ 10 авсан гэдэг. Одоо ноён өөрөө тахдаг уул нь бол сонгон хайрхан. Тэгээд тахилгатай 5 уул байдаг. Сонгон хайрхан, төдөвтэй, цогт хайрхан, хан цогт. Тэгээд цогсоо хайрхан, шата гэж. Хан цогт уулыг хайгаад болтгоо байгаад мэдэхгүй байсан. Тэгсэн чинь Эрдэнэ хайрханы нутагт байгаа их хайрханыг хууч хан цогт гэдэг байсан юм билээ. Сонгон хайрхан чи яг урдлынх нь их хайрхан, арийнх нь бага хайрхан гэдэг. Дундуураар жижигхэн замтай дөрөж. Тэгээд урдлын их хайрханд болохоор зэрэг сонгоны нутагт, бага хайрханд болохоор зүүнга увсан нутагт. Халахын 3 сум гэдэг чинь увсан энэ өндөрнга зүүнга цагаан хайрхан 3 чинь нөгөө илжигчүүд айлнаас артуудууд айлна гэж яадаг. Одоогоор бол одоо байлдчих л гэсэн үг л дээ. Тэгэл тэрний манаа болгож энэ 3 сумыг тавьсан гэж ярьдаг шүү дээ. Анхны дахилгатай 3 бол нэг нь одоо юм үл гэдэг шүү дээ. Тэгээ одоо энэ сартуулын шүтээ овоон хайрхан нөхөрт байх шүү дээ. Аднаа усэр гэдэг нэг авиат тэр сэргээгээл одоо бүр сайхан болгоцсон л. Тэр сонгон хайрхан уулын чинь сахиус гэдэг бөөж удуу гэдэг том нэг одоо гэсэн хүмүүсүүд ингээд мөргөөд байн гочдог тийм хад байгаа юм. Тэгээ тэр бол нэг манайхны тэр нэг бөөнөртэй холбоотой. Одоо сонгон сумын нэрсэн тэр сонгон хайрхан уулын чинь одоо яг 10 өртөн өсөж өндөөсөн тэр Ирмадуугийн Зэнвэн бөөгийнхэн гэж одоо алдартай тийм том овгийнхан байсан. Тэгээд би тэр одоо тэр 3 дахь үеийн буюу одоо тэр Зэнвэн бөөгийн хүүн одоо манай аав. Зэндэн Эрдэнэ уулын дэргэд галуутай хүрээг байгуулсан ч бас учиртай. Тухайн цаг үед Засагтхан аймгийн Цэцэн Сартууд вангийн хошуун галуутай хүрийн дээр төвлөрч байсан төдийгүй элэрхийллийг гээгүүлсэн сүм галуу тэмэх газарт байгуулж тэгш буян тэмэх газар санид сургууль хурлын датсан байгуулж галуутай хүрээ тэгшийн хүрээ зэрэг 700-аас 1500 лам ховрогтай шашин номын томоохон төвүүд оршин байснараа онцлогтой. Эрдэмтэн мэргэд хувилгаад олон төрсөн нутаг юм. Санжтын сургууль гэдэг одоо тэр том шашны сургуулийг бол тэгшийн хүрээн дээр одоо тэгшийн хүрээ гэж яриад байгаас тэгш буянтын хүрээ гэж нэртэй байсан байхгүй юу? Андари тэтэрэри тэсохаламада тэсэнчо санжада тэсч би явгав гэдэг хүний оттом би өөрөө мохоо ламтомтэй миний 3 нагас гаджиг энэ Монголын төв хороосон эсэргүү би хүрээний хам ямагт гэх нагасч хэмэдэг гэдэг маар хүмүүний гаджиж манай ээжийн одоо хоёр ах нь хоёулаа одоо нэг айхтар нэг 37 36 оны нэг хилмэгдэж улаастаа дээр цаазлагдсан байна. Тэр хоёр хүн ямар хөр хоёр мундаг нэртэй маарам имийн лам нар. Манай аавын агц Ананд Аграм гэж хүн байсан юм байна. Одоо тоо аграмчод өндөр цол юм биш үү те. Тэгээ энэ нарангийн бараан дээрээс баригдаж явж цаазлагдсан. Манай ээжийн агц нь тэр намнангийн гомбчуу гэдэг хүн. Хоёул галуутай хүрээнд сууж байсан том нам нар юм байлээ. Тэгээд бас цаазлагдсан байна. Цагаат юуны цагаан намд дээр хоёул нэм байдаг. Манай өвгний банзаа гэдэг хүн байсан. Ээж хонтуузын том баа гэж. Миний авга нартагт бол лам нар олон хүн байсан. Жишээлх юм бол галуутай хүрээний Янзан лам Лэгдэнжүү гэдэг хүн бол миний авгах. Тэр хүний одоо дүүн бол 3 хүн бол бас лам байсан. За Лэгдэнжүү гэдэг хүн бол хилмигдэж 1937 онд аймаг дээр авчиж буудан алуулсан. Сүүлдээ бол одоо хэрэгэн цагаад гацсан байгаа. Тэгээ 38 оны одоо цагаан сарын дараа 3 сар гаргаад тэгшин хүрээндээ буцаж ирэхэд одоо томтлогоо ламнар нь бүгд одоо ухаанд тэр үед манай өгш авчин гавьч золтой байсан юм лээ. Бүх гавьч нар нь ингээд баригдаад явцсан байсан юм байлээ. Тухайн үед 2 гавьч үлдсэн. Нэг нь 100 гавьч гэж хүн манай өгшөө 2 үлдсэн Жимтан баа гэж хүн. Манай өгшөө өөрийн бичжүүлсэн түүхэн л дээ. Тэгшин хүрээн дээр одоо тэр тухайн үед аймагаас одоо тэр төлөөлөгч ирж тэгээ хуралдуулаад одоо бүгд хар бол гэсэн.
Тэр үед чинь тэгшин хүрээ 700-аад ламтай байсан гэлээ. Тэгээ 3 сарын 18-нд одоо тэр тэгшин хүрээний артил байгуулахаар бол зөвшөөрөл нэрж. Тэгээд эд нар чинь нөгөө лам нар нь бүгд хар болоод тэгээд тэгшин хүрээний артилийг байгуулсан юм байлээ л дээ. Тэгээд манай хөгшөө тэгшин хүрээний артилийн анхны дарга. Одоо тэр үед чинь тэр тэгшин хүрээний артилийг сонгон сумын харьяа тэгшин артил гэж явсан юм. За манай аавыг нацаг мөнлөө гэдэг нутагта мөнлөө гэж авгалдаг. За манай бол сонгон сумын баян хайрыг барьгаад дээр үед тэгшин хүрээнд лам болоод даа хүрээн дээр шавилж сууж байгаа. Төвд нөмөрөө бол нутагтаа бол одоо амилсан бурхан гэж ярьдаг улсууд байдаг юм байна лээ. Тийм учраас манай бол бурхан шажны хаалттай байх нөөрөө төм олон тусвалах гэж их мэрийж ийсэн билээ. Сарт уул цэцэн мангийн хошууны алгадун, харадун, долоон, үйзэн тайжин, магун туслагч, дамирын сүрэн туслагчийн зэрэг 10 гаруй отгоос бүрдэж нүүдлийн тархай бутархай мал аж ахуйтай засаг захиргааны анхны нэгжүүд одоогийн сонгон сумын нутагт байжээ. Монголын тусгаар тогтнолын үйлсэд хүчин зөвтгөгч Сарт уул цэцэн бангийн хошууны захирагч ноён Жалчин Гомбол Сэдэнд 1911 онд Богд хаанаас улсын түшээгүн цэцэн цол 1914 онд Бээл 1919 онд үе үлрэх жүн овон хэрэгэм шагнаж байжээ. За Сартуул хошууны сүүлчийн засаг ноён Жалчин Гомбол Сэдэнгийн тухайд авч үзэх юм бол бас төр ус дахихан гавьяатай хүн. Тухайлбал тэрээр бол 1911 оны хувьсгалд илтгүүлэн оролцсон. За үүний учир бол шинэ засаг байгуулагдаад шинэ анхны 5 яам байгуулагдаад бол тэрээр сангийн яамны дэд сайдаар сууж байсан. За нэгэн үе бас улаастай хэргийг шийдэх сайдаар сууж байсан. За ийм хүн за мөн бүр хожим бол 1921 оны хувьсгалд хүртэл илтгүүлэн сууж тухайн хошуундаа буюу Цэцэн Сартуулын хошуунд анхны ардын намын үрийг байгуулж явж исэн ийм хүн байна. 1911 онд монголчууд манжийн хэрэгчлээс гараад тулгуур төр тусаа дахин байгуулахад бол Богд хаанд Сартуул хошууны сүүлчийн засаг ноён Жалчин Гомбол Сэдэн нэг хүсэлт явуулсан байна. 1957 онд манжийн эсрэг тэмцэж цаалуулсан Сэдэнжав гэгч ноёны удмын үнэнхүү гэгч албат бол манай хошуунд байна. Энэ хүний одоо Сэдэнжав ноён бол угаас бол төрдөө тэрслээгүй. Харь манжийн эсрэг тэмцэжсэн хүн учраас энэ хүний одоо удмын энэ үнэнхүү гэгч хүнд бол өв гэцгийнхэн цол хэрэг минь сэргээж өгөөч ээ, уламжлуулаач аа гэсэн хүсэлт тавьсан байна. Газар нутгаа үүцэнд нь хадгалж өдий хурж ирлээ. Үүрх үүргийг чинь дээдэс мэднэ үз. Үүрч явах сэгсэрч хаяхаа өөрөө мэдэрэ. Газрын чинь үүцийг эвдэх гэвэл гагцхүү хамжилгууд тан зөвшөөрвөл задлаарай. Сартгол Цэцэн ван Жалчин Гомбол Сэдэн. За манай хошууны одоо сүүлчийн ноён Жалчин Гомбол Сэдэн ноёны гарын тэмгэнд тэмдэг тамган бол улсын төвийн төв архивд байгаа тамганы дардсан. Тэрэн дээр бол Сартгол Цэцэн вангийн гарын тэмдэг яг одоо энэ бичгээр бичсэн байдаг. 1918 оны бүртгэлийн мэдээгээр хошууны өрх 2291 хүн ам 10152 үүнээс 90 хүн 5491 үүний дотор тайж 1301 хамжил гард 2377 лам 1092 албат ард 429 бусад давхаргын сул чөлөө тэргэн 282 эмис охид 4671 байлаа. 1921 оны ардын хувьсгал ялсны дараа Монгол ард улсын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хурлын 39-р тогтоолоор аймагуудын нэрийг өөрчлөхөд Засагтхан аймгийг Хан Тайшир уулын аймаг хэмээн нэрлэх болжээ. Цэцэн Сартуулын хошууны анх дугаарыг хурал 1924 оны 6 дугаар сарын 6-нд тус хошууны нутгийн төв дунд болох Цэцэн уулын тус газар болжээ.
Энэ хурлын тогтоолд тус хошууны өөрийнхөө хүн амын байдалд зохицуулан 10 гэр, баг 48, сум 16-г байгуулж тушаалын засаг дарга цэцэн ван жалцсан гомц эдинг өөрийн хүсэлд биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан уул тушаалаас огцруулж хошууны даргаыг нууц санал хураалтаар сонгоход санал хураалтад оролцсон 80 төлөөлөгчийн 72-ын саналаар олноо хүүхэн мээрэн гэж алдарсан ард өлзий тогтохыг цэцэн сарт уулын хошууны даргаар сонгож дээд газар өргөн мэдүүлжээ. Замилан нартад засагт хан аймаг. Займан уртад цэцэн сартуул хошуу. Хошуу ноёдоос цэцэн ван холдуу олноос жалцсан гомбоц эдэн мэн шуурган жилүүдийн үйлийг үүрсэн ноён мэн шууган шааган үерлэх үхлийг хаасан ноён мэн төмөн сартуула үртэй нартай нүлдээх гэж түшиг оюуна суман дөргсөн ноён мэн ертөнцөд соргаансан Сонгон сум хан тайшир уулын аймгийн цэцэн сартуул хошууны 11 сумын нэг болон 1924 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үед 10 багтай, 84 өрх, 3000 гаруй хүн амтай, 85000 гаруй толгой малтай байжээ. Ингэж 100 жилийн түүхт Сонгон сумын анхны галгалант мандан бадарчээ. Сонгон сумын захиргаа манган уулын өвөр, дайд, өвгөн уулын баруун, тал булах төвлөрч байсан нэртэй боловч хүйтний улиралд нүүдлийн байдалтай малчны хот айлуудаар явж нам засгийн бодлого зорилтыг тайлбарлан таниулж байжээ. Энэ үед сумын дарга нарийн бичгийн дарга галч зарлаг гэсэн 3 орон тоотой ажиллаж 1924 оноос шинжилсэн тамга тэмдэг олгогдожээ. Сонгон сум маань яаж яасан энэ талуулга гэдэг газар ихэд төвлөрөөд байжсэн байгаамаа. Одоо хөөстүүлээс одоо дуулж яхад тэгээ 30 гэдэн онд нөгөөдөг чинь дээрэмдүүлээд дээрэмдөхтэр яагаад дээр зүгтээ ганцхан сумын дээрэмдэж жоохон ямар навсаа алга болоод үлдсний шатаагаад ажчихсан байсан гэж манай ээж явдаг гэж ярьдаг байсан. Тэгээд энэ мангины өврийн төр хуурай айн төвгөөс газар төвлөрөөд түүхнээс ярихад одоо нэг тиймэрхүү сум байгаа юм да. Баримтсахвал 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хан тайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарснаар Сартуул цэцэн мангийн хошуун Дөрвөлжин, Завхан, Мандал, Ургамал, Барчин, Сант Маргац, Сонгон, Чандан суманд хуваагдан шин зохион байгуулалтаар Тэгш Гөөмөр, Эрдэнэвот, Шар нуруу сумууд бүгд Сонгон суманд нэгдэжээ. Сонгон сумын анхны нутаг нь 190,000 хавтгай дөрвөлжин километр квадрат 12 тасагтай байжээ.
сонгон сумын хуучин төв манган уулын зүүн өвөр хуурай сайрын дэнч хэмээх газарт 1939 оноос суурьшиж байжээ. 44 онд би анх их сургууль ирж яг манай сонгон сумын хуучин төв гэж энэ хуурай төв нэртэй. Одолтой ангийн ашаа, малын юуны ашаа, цагиргааны ашаа, сургуулийн ашаа, эмнэлгийн ашаа гэж дөрвөх ашаатай ийм газар байсан. Завхан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1956 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр тус нэгдлийн гишүүдийн анги дугаар хурлын тогтоолыг баталж нэгдэл сумын хүн амын олонгийн саналыг үндэслэн энх тайван гэж нэрлэн хуурайд төвлөрүүлэхээр тогтоожээ. Ингээд 1956 оны 3 дугаар сарын 1-нд бүх гишүүдийн хурлыг аль биесээр хийж нэгдлийн ерөнхий хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж дараагаар нь Шир Базар шалган байцаах комиссийг 3 хүний бүрэлдэхүүнтэй дараагаар нь Намхан Нямбуг тус сонгожээ. 56 онд нэгдэл бол тэрнээс хойш тэр Шарузар гэдэг хүн даргалсан байхгүй юу? Тэр үед эхний анхны даргалж бодож байгаа шүү дээ. Сонгоны энэ уртлын дэлгэрлэн гэж нууршаа хуучин төв дээр л байсан. Багийн дарга гэтэл сэвжүүгаж хөгшин хүн байсан. Гэр байсан. Сумын төв юм чи яг нэг баг сургуультай байсан газар байхгүй юу тэр. 56 онд аав ээж нэгдэлд ороод тэгэл аав ээж тэгээ байж байгаа тэгэл 16 7-тоогоос нэгдлийн одоо ажил тэрнээс шовтон нэгдлийн ажил хийсэн дээ. Малдаа очрын гончгоо гэж хүн байсан. Тий, Шарн Нурунагоо. Манай ээж манай бас л Шарн Нурунаа нутгийн хүн. Намжилжөө гэж хүн байсан. Тэр үед нэгдэлдсэн Бууд гэж хүн байсан, Сандайжоо гэж хүн байсан. Тэр олсод л одоо мэлээ 10 гэдэн хүн байсан билээ. Тийм хүн байсан. Төшгөө гэж байсан. Сонгоны тайван нэгдлийн анхан байгасан 17 гишүүнтэй ийм багалтай шарнаруу. Тэрний хоёр нь манай аав ээж. Манай аав Зэвгэн Сүрья гэдэг. Манай ээжийг Цогодрахын Долгор гэдэг ийм хоёр хүний 11 хүүхэд байдаг юм аа. Энх тайван нэгдэл 1956 оны байдлаар 18496 малтай 4500 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болжээ. Мөн сонгон сумын 2-3 дугаар багийн хэсэг малчид санал нэгдэж 1956 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Тариатын голын хөх толгой гэдэг газар анхны хурлаа хийж өөр нэг нэгдэл байгуулж нэгдлээ 35 жил хэмээн нэр өгч зохион байгуулагчаар нь Түрэг жалыг сонгожээ. Нэгдэл хөдөлгөөн яхад сонгон суманд инг тайван өөрийн туяа гэж юм хоёр нэгдэлтэй. Тэгээд өөрийн туяа нэгдлийн дарга пүрвжилгын нэгдэл нь одоо жоохон хожуу үсээд арай мал цөөтэй нэгдэл байсан. Тэгээд манай аавыг олон малтай хүн ингэж орох юм бол өөрийн туяа нэгдлийн мал сүргийн бүтэц одоо олон болох юм аа гэж ингэж аавыг урьж гоогаад тэгээд ер нь манай аавын маллаар одоо өөрийн туяа нэгдлийн суур байсан гэж ярьдаг юм аалсуу тийм. Мянгад мал нийгэмчилсэн. Тэгэд манай эмээ ээж бас их олон малтай хөгшин байсан. Манай аав нь бол Нема гэдэг айлын мал нийгэмчилсэн. Би эмээтэйгээ бас яхан байсан болохоор манай эмээ бол миний нэрээр өөрийнхөө малыг бас нийгэмчилсэн байдаг. Манай аав малчин байсан. Манай ээж бол их ойдолчин хүн байсан. Тэгээд сум байгуулагдаад нэгдэл байгууллагад 59 онд анхны гишүүд байсан. Тэгээд манай ээж тэр нэгдлийн цагаан бүрээс айлуудын цагаан бүрээс зочид буудлын чинь гэр байдаг байлээ шүү дээ. Тэгээд тэр гэрийн бүрээс энтрийг өрж модын хийдэг тийм одоо сумын 51 нэгдлийн үүсгэн байгуулагчд урахнаас суусуудоо. Манай ээжийг дорилгийн төмөө аяж гэдэг нь сонгон сумын анхны нэгдлийн гишүүн хүмүүс. Шарнарунд мал их малжсэн ээж маань. Миний тэр Натрагчин Баатар гэдэг хүн чинь Баян Аргагийн нэгдэл 59 онд илсээд тэр үе чинь
социалист хөдөлмөрийн төлөө өвөр гэдэг байсан гэсэн. Тэр төлөө өвөр гэдэг гишүүн малчин хүн байсан. Тэгээд олон хүүхэдтэй хүүхдүүд нь олон хүүхд сургууль суугаа тэгээд өөр ирэхгүй сумын төв бараадаад сум орж ирсэн. Түүхэд ирэхлэгч гэдэг ажлыг насаараа хийж байгаа тэтгэврт гарсан. Манай ээж чинь Цэвэнэс Сүхбаатар гээд эмнэлэг хүн эмнэлэгт одоо насаараа асарч хийж байсан. Гэтэ манай ээж ажилд гавшгаа үйл өртөстэй уран тийм ажилсаг гавшгаа хүн байсан. Ажил хөдөлмөрөөрөө одоо шалгараад тухайн үед сумын депутат хүртэл болж байсан. Гута манай аав чинь нэгдлийн ууган гишүүн болоод энэ сумын чинь өдөө бүтээн байгуулалтын хад мод чулуу одоо төмөр мөнгө тийм юм хийдэг тийм л хөгшин байсан. Гойлонгууд ингээд нэгдэл ингээд авчираад буулгачих нь энийг баригээд. Тэр гиндин жил амх одоо даам уцаан гэдэг юм да. Тэгээд бүд гэж нэг сумын зан хүн байсан. Чонжоо гэж бас нэг хүн байсан. Тэгээд залуунд бий байсан. Даг надаас л ахмад уусаа тэгэл улаан болон юу хонтоор ажихойн эсгэлээд ийм юм барьсан байгаа. Ингээд 1959 оны 4 дугаар сарын 29-ны өдөр хоёр нэгдлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж нэгдлээ нийлүүлэн Инг тайван нэрээр нь цаашид нэрлэхээр тогтсон байна. Инг тайван нэгдлийг болоход Шэрэмсэр гэж одоо миний намаатангүй Шэрэмсэр гэж сантын хөргөн халзангуудын хүн гэж тэм авгаа авчирч яла. Тэгээд тэр Шэрэмсэр Инг тайван нэгдлийн нэгдэх дарга, хоёр дахь дарга нь Дагина гэдэг хүн байлаа. Гурав дахь дарга нь Дамжин Базар юм байж. 1965 онд сумын эдлийн дарга жишин Дамжин Базар гэж хүмүүс. Тэгээд сумын дарга тэрнээс чигээс сант маргатын цэдэн биш давг самбуу сөөхгөрөл мөрөлгээд хамгийн сүүлийн жишин Дамжин сүмөр энэ төмөр баатар толгойн төмөр баатар төмөн дарга гэдэг модон даргын үсэлээ. Баргатын дарга гэдэг юм байсан юм а тоо үрдэж нэлээд хэдэн жил хийсэн. Энэ одон дарга нартай хамт ажилладаг. Миний мэдлэр бол Шарнаруунд 3 баг амьдарч байсан. Сонгон сумын 5 дугаар баг, 7 дугаар баг, 8 дугаар баг, 10 дугаар баг гэж. Энэ усгийг одоо 10 дугаар багийн цэцэн хосомод орцсон. 8 дугаар багийн төдөв перүү байж өгчихсөн. Одоо сонгоны 5 7 он бидний Шарнарууны хэд юм ингээл байж байгаа юм. Сонгон сумын бүх өхөр сүрэг сөөзөөд одоо сүүний үйлдвэр чинь жилдэн пошигдос 10 тонн маасл тосыг үйлдвэрлэдэг ийм өхөр сүргийн гол нутаг сарлаг хайнгийн яасан ийм нутаг байсан юм аа. Улсын энэ мал эмнэлгийн байгууллага чинь 23 онд анх эхэлж байгуулагдсан. Тэгэхдээ сумд чинь юу байсан юм бэ? Цэцэн уул сант сонгон 3-ыг харьяалсан санитар ажиллаж исэн юм байна лээ. Түүхэндээ тийм байгаа. Тэгэхдээ намайг энд ирэхэд бол малын баг амч байсан. Ланаг гэж хүн байсан. Сант маргацсан хүн. Малын баг амч, их эмч, санитарч ер нь нэлээд олон хүнтэй яасан юм. 10-аад их эмчтэй ажилласан юм байна би. Нэгдэл байгууллагад эмчилгээ тэжээлийн цэг гэж байсан. Эмчилгээ тэжээлийн цэг байхтай зэрэг чинь тэнд малын баг амчтай, санитартай, цэгийн машинтай ийм байсан. Манай мал насаараа малын эмч байсан Жамдэрч гэж. Малын эмч Жамдэрч гэж. Хүн байсан. Манай ээж цэгийн санитар хийжсэн. Манай үйлчлэгч мөлжсэн. Манай ээжэд хийгээг ажил байхгүй. Янз янз ажилласан. Энэ айрг нуурын аж ахуй хийжсэн. Шарнарууны ааганд хийжсэн. Тэр үедээ намын гисгийн дарга нь очир гэж байж байгаа. Манай сумын дарга болсон л да. Нанханан богож баригадын дарга хүн байсан бас. Мэлээ олон улсууд одоо Панага, Мэжэдорч, Хайдуу ийм улсууд Шарнаруу баригад ажиллаа хийжсэн улсуудаа нийлж. Сүйдсний төлөөл нэг хүн 15 оны садаг байсан. Тэгэл 15 оныхаа сайн сүгэл яг нормын биелүүлэл нэг жил туглаа авраг болоод сумын 2 удаагийн авраг болсон. Сумдаа авраг болоод сайжилаа. Би хөрчний аврагаар 2-3 удаа болсон байна.
өвгөн мангин шар нуруу түлээт авдрантай мөнгө хайрхад минь айраг сант цавдан нуурууд минь дуйлам хорвоод онож төрсөн сонгин нутаг минь Агарнаа хийжсэн манай өвг. Агарнаа. Сууд ганцаараа 62-ын төгсч ирээл тэгэл тэр чигээрээ сонгож сумдаа ажиллаад тэгэл насаа илээсэн. Тарай тарьжээс энэ доод хойл тийм тариатын гол дандаа эдсний ногоо тарай 3000 гарангаатай. Тийм л газар. Манай өвг чинь тэрний чинь 6 метрлаад тэгээ 68 он тракторын жолооч болсон. Тэгээ тэр үед ч одоо маам хөөг хүн байсан. Намсрай жоо гэж хүн байсан. Чулуунбаатар дэдэ гэж хүн байсан. Хайду хаяа гэж ийм л дөрвөн тракторын жолооч байсан шүү дээ. Газар тариалангийн чи одоо нэг салаа, хадлангийн 2 салаатай байсан. Инх 51 чинь эргэлтийн 3000 газартай. Газар тариалан мал аж ахуй эрхэлсэн одоо ийм сум байсан. Хүнсний ногоо одоо 70 газар тарьдаг байсан. Тэгээ тэр үгдэд ажиллаж байсан улсууд маш олон улсууд байлээ. Газар тариалан ч одоо 50 гаруй хүн ажиллаж байлаа. Хадлангийн салаанд чинь 24 хүн байлаа. Жолооч ч одоо 10 гаруй жолооч байсан. Зөвхөн тээврийн жолооч нар. Малын дэжээл зориулж хүнсний ногоо бол сайн ургадаг болсон. Сүүлийн үед нь бол усалтын системтэй бол 72 газар. Тэргээр хүнсний ногоо их тарьдаг байсан. Үндсэн тээврийн жолооч болоод одоо 53 жил болж байна. Энэ сумд инх 51 талд ажиллаад 58 жил болж байна. Энэ хугацаанд яг хөө тэгэл энэ жолооч болоод энэ хүний үзэгний үзүүрээр одоо их явсан да. Тээврийн тэрэг барьж байсан. Одоо энэ тэрний амжилтыг миний амжилтыг нь сумын ачаа тээврийн 3 удаагийн авар болгосон. Жолж Жоба гэдэг нэг сайхан жолооч байлаа. Галдан галаа гэдэг нэг 51-тэй сайхан жолооч байлаа. Анжирч ирдэг Ашаа гэдэг нэг зүрхий хүн байлаа. Ер мундаг жолооч нэр их байсан манайханд. Тэгэл хаварт ч одоо туурд 10 гэдэн суур гардаг л байсан. Одоо мал их өсдөг малтай газар байсан манайд чинь. Улсын байгууллагад бас тэгэл нэг багийн дараа таавардаг нэгтлэн няруу хийгээгүй мөгөө бүгдийг хийсэн. Тэгээд бас нэг 10 гэдэн жил тэр албашаад авсан. Энэ тооцооны кас нэгдэлд нэгтлэн байж байгаа тэтгэвртэй гарсан. Намайг тооцооны каст ажиллаж явах үед одоо энэ нэгдлийн нэгтлэн байсан Сүхайдаа гэдэг хүн их тус болж би тооцооны каст Сүхайдаатайгаа цуг 10 шахуу жил нэгтлэн хийж тэр хүндээ бас баярлж явдлыгаа хэлмээр байна. Сангин нутаг их газрын эрсдэс уур амьсгалтай цагаагаар хүнд нөхцөлийг ажирлгүй даван туулж үеийн үед мал сүргээ өсгөж үржүүлсээр ирсэн малчуудамтай ард түмнүүд Хөдөлмөрийн Баатар улсын сайн малчин улсын аварга малчид олноороо төрөн гарчээ. Хөдөлмөрийн Баатар гам болдог гэж байгаа хончин чинь одоо сарн рууны гаралтай хүн шүү дээ. Мижэхүүгээс хүний хөөхөд. Тэгээ манай бол Монгол улсын аварга малчин авиргын намсан гэж хүн байсан. Сумын хэд хэдэн удаагийн депутат гэдэг тэр тухайн үедээ. Өвөлдөн бол богийн турууцастай, намартан бол бодийн нуруусөлтэй хэн нутагт хөдөлмөр зүтгэлэрэн их аяныхан түүхийг бичиж байгаа малчин түмний маань нэг. Завхан аймгийн Сонгин сумын хөнчин Цэрэн дашийн намхайн юм боо. Миний намдуулж байгаа ардлогоотой дөрөв хургаж байгаа юм. Ер нь кэрийн бэлчээрт энэ хургаа амлуулаад байна гэдэг чинь нэг хоныг амьлуулнаа гэсэн үг. Энэ галчаар уурга гэдэг хоныг гитрээдэн ямар мал болохын хувьд яг шийдвэрлэдэг учраас ер нь ямар хоньны хондор гэж явахтаа өвлийг мэдэлгүй зунтай жаврыг үзэлгүй өртөө золгох шиг болдог. Өвд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь Монголын хөлсгөл залуучуудын эвлийн элгээлтийн үйлдвэрлэлд ажилласан хугацаанд хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан явдлыг тэмдэглэж Монголын хөлсгөл залуучуудын эвлийн 17 дугаар их хурлын төлөөлөгч Завхан аймгийн Сонгин сумын Инг 51-ийн хончин
Сэрэн дашийн намхай нямбууд бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цол болгож Зүхбаатрийн одон алтан соёмд медалаар шагнал сугай. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Цэдэн Бал. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готов Улаанбаатар 1978 оны 5 дугаар сарын 20. Аад маань бол Сонгон сумынхаа Тариатын гол гэдэг газар Харган тугуугийн адагт төрсөн байт юм бэлээ. Нэг мэдгэтэл манайхаар их л байнга хүмүүс ирдэг, дарга нар орж гардаг. Тэгээд бид бол хониол хариулаад хониндоо л яваал ингэж яадаг, аав ээж хүмүүстэй уулзаад аав ярьж хөөрөөл ээж одоо хоол цай болоод ингээл надад одоо биднэрт бол юун сонирн байсан гэхээр тэр хүн ирж байгаа сонир. Тэр хүмүүс Хөдөлмөрийн Баатар 29 наснда Хөдөлмөрийн Баатар болоод одоо хамгийн анх Баатрын минь алтан соём хоттой хон дотор минь байсан гэж. Монгол оронд ямар ч төр тогтлоо гэсэн Монгол орны хөгжлийн үндэс мал аж ахуй байх болно гэж хэлсэн. Энэ үгээр бол би байтугай Монголын ард түмэн, бид байтугай Монголын ард түмэн бол омогшиж ингэж явдаг. Тэр хүний үр сад болж төхөрнө гэдэг бол бидний хувьд маш том хувь заяа гэж боддог. Манай Баатар бол сайн хүсдэг. Малыг бол гоц танин. Ер нь хон дотор нэг тэгээд тойр явахгүй адлуу мадус дундуур хоёр жижаараа тусаад гараа явчихсан. Хон мөн зүүхэн. Хон мөн тоолж ярих нь одоо зүгээр ингээл нуруугаараа зогсож тэгэл авчихсан. Тийм л хүн байсан. Тэр нэг гол юм байхгүй Баатар үтчихсэн. Сонгон сумын төв дэлгэрлэн мөнгө цэвдэхтэй хүйдний улиралд цасыг унаж зам харилцаа хаагдах хүндрэлтэй тул Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор сумын төвийг айргийн хөндий цавдан төлөвлөснөөс хойш өнөөдрийн өндөрлөлт хүртлээр хөгжин дэвсээр байна. Уучин төв гэдэг чинь хаашаач гарцгүй газар байгаад тэгээд өвлийн нөгөө хүндрэлтэй учраас энэ сум чинь нүүрсэн байхгүй. Нөгөө мөнхийн цэвдэгтээ доороосоо цэвдгэн төрж барилгууд нь нуурж барьж болохоо байгаа. Анхны шавыг бол тэр гүрэрч аваадаг сансарт ниссэн өдөр бэлэг дэмбэртэй өдөр гэдэг тэнд яг барилгачтайгаа цугийг барилгын ажил тэн дээр эхлүүлж байсан. 81 оны хавар иржин юу görсөн. Сургуулийн галтаагаа görжсэн. Хамгийн түрүү галтаагааны сурах гэсэн. Тэгээ манай хол миний ажиллаж байсан газар бол Тосон зөнгөний барилга хөсөлтийн контор гээд гүйцэтгэгч байгуулгана. Манай варгатын даавалнаас зэрэг дамсрын зүгт юм байсан. Хоёр варгат байсан юм чинь. Нэг нь Норжмогийн варгат. Манай варгат чинь томтог сумбуу гэж байсан манай ах. Манай төвийн тогтох гэж одоо энд байгаа тэр байсан. Тэгээд нэмасар гээд нэмэрчээрчгээд олоолаа гэсэн. 81 онд илгээлтээ авч зорж гарлаа. 8 дугаар ангид өгсөн. Тэн барилга миний ажилласан барилгач дурсамж энэ хөлөөд байсан. Закарга барайгүй юм байхгүй. Бүгдээ 362 сургууль. 100 хүүхдийн дотор байр гэж уурын цогтой бүгдээрнгийн цогтон өгсөн юм яг намар. Тэгэд намар өгөхөд аймагаас одоо барилга ашиглалтанд давна комиссийн улсууд ирсэн цасаар шуураад бидэнд цасан шуурган донд барилга өгчөөр тийм болж байна. 81 оноос тэгэл 84 оны намар хөтлөөсөн дээ. Хамгийн сүүлд нь малын билгийн барилгыг барьдаг л дуус. Яг 82 оны 7 сарын 14-нд би энэ томилогддоор иржсэн байхгүй. Хэвээ нэг эд нэг бүжгэнжсэн шүү дээ. Сом нүгэл, айлууд нүгэл. Өө зүгээр хэвээ. Нэгдэл тухайн инх тайван нэгдэл гэж байсан. Тэгээ сумын цахилгаан гэж байсан. Инх тайван нэгдлийн дараагаар чинь Дамжсран, намын дараагаар нь Даваасанбуу гэж байсан. Тэгээд одоо санхүүгийн дарга Жигжжөө гэж байсан. Жигжжөө гуйтагаа бол би олон жил ажилласан. Мөн хамт ажиллаж байсан Осормоо гэдэг нэгтлэн бодогчтой бол олон жил ажилласан. Худалдаа илгээлийн гэж өстой том байгууллага байлаа. 5 баг цөмөрөө агенттай байлаа. Бараг 20 гаруй хүн ингэ ажилладаг байсан. Тухайн үед одоо манай намайг ороход худалдаа илгээлийн дарга Ганбаатар гэж сайхан хүн байсан. Эхнэр нь Шархуу гээд дараа нь бүрэн тогтох гээд бас Осормоо гээд бас худалдагч хийжсэн.
Энг тайван нэгдэл нь 30 гаруй жилийн хугацаанд аж ахуй зохион байгуулалтын хувьд ихээхэн бэхжиж 16-аас дээш насны бүх хүн нэгдлийн үйлдвэрлэлд хөдөлмөрлөх болсон. Хөдөлмөрийн чадвартай хүний дотор ажил үйлдэл арилж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдснээр улсын аварга малчин 10, аймгийн аварга малчин 47, сумын аварга 195 төрөн гарсан багтан амжилтаар дүүрэн байлаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар Намхайнбу, улсын ашаа аварга малчин Сэрэтэр, улсын аварга малчин Дансид, Монгол улсын сайн малчин Сийлэгма, Сумья, Намсрайжу, Ванган, Намсан гэж гавьяат малчин Гомбо, гавьяат малчин Дансанжу, гавьяат малчин Намхайнбу одоо олон сайхан хүмүүс бол одоо төрж орон нутгийн гай хөгжил цэцгэлтэн тодорхой хувь нэмрэл оруулж явсныг бас дуртад таатай байна. Миний өмнө бол сум нэгдлийн дарга Дамжин сүрэн гэж 1978 оноос эхэлж ажилласан асар их туршлагатай Баян сумын харьяат ийм хүн байсан. 1990 оны 6 сарын 25-нд би нэгдлийн бүх гишүүдийн уралд очиж оролцоод 101 нэгдлийн гишүүн ирээд түүнээс 100 надад одоо санал өгч одоо ингэж анх сум нэгдлийн дарга гэдэг одоо ажлыг орон нутагта ард түмнийхээ хүсэлтээр байн гадаа очиж ирсэн юм аа. Монгол орны нийгмийн өөрчлөлт шинжилтийн он цагийн эхлэл 1989-с 91 онд 90 онд 91 онд анхны ардсан холбоо гэж байгуулаад 6-7 хүнтэй байсан. Тэгээ миний дөр чи нөгөө суманда анх эхэлж ардсан холбоо ардсан нийгмийг дэмжээл ардсан холбоо байгуулгаад анхны ардсан намын дарга Батангаач нөгөө социал демократ нам гэж энэ чинь бас социал демократ нам гэж байгуулагдсан байхгүй. Тэгээ одоо энэ Болдбаатар Балсанцэр хоёр байна. Амгаа өгш, зүгөө өгш насрдсан. Тийм л одоо нам анх үүсэж ирсэн сонгоос юм. За 1992 онд бол улсын их хурлын гишүүн буюу одоо анхны байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж 76 гишүүний нэгээр одоо малчдын Монголын бүх ард түмний малчдын төлөөлөл болоод ингээд сонгогдож байсан. Тэр үе бол одоо зах зээлийн эхний шилжилтийн юм хүндхэн үе байлаа. Ингээд 91 онд одоо малчтаа нийт малынхаа 30% хөгжүүлж гисэн. 1993 онд нийт малаа сумын нийт иргэд хүүхдүүд за малаа нийгэмчилсэн Монгол оронд байгаа бүх хүмүүс бүх одоо малаа 1993 онд авчилсан. Манай нэгтлэнгаар гончиг нэм гэж одоо хүн байлаа. Боловсон хүчний эргэлэгч Бадмаа Базар гэж одоо надтай хамт ажиллаж ховжлын ажлыг хийгээд одоо маш их өрг гүйцэтгэжсэн. Ингээ 1999 онд одоо үлдэгдэл бухимдчаа ховжилснаар одоо инг 50 нэгдэл инг 50 компани гэдэг ийм одоо үлж юу бол 99 онд одоо эзлсэн юм байна. Яран шижигдэх зараа баян гол тариат уртын тунгалагар шаан минь халболог айргийн овон бэл олон булгийн өр тэгш уртын голууд минь Осын орон инхэн дууч талын удмаа амийн
Бурхнуудын эзэн судалтай ноён доллон бурхан нарсаранд Есүс тэтгэр